За амралтын өдөр ингээд хэлж байна. Хэлж байна гэж одоо 1 цаг болчихно. Гэрээ нэг жоохон цэвэрлэдэг. За том өрөөгөө би ийм ирээн болгох гээд тэгээ бас хитрхи ийм бүтээлэг гадуур хайсан ч олдсонгүй. Энэ одоо буудангаа ингээд юу яачи ийм ирээн давгаар ч юм уу бүтээлэг болоо бүтээч гэсэн чи олдсонгүй. Тэгээд би ийм дэрний утаар нь олж авлаа. Тэнгүүтээ ийм нөгөө нэг юу цагаан хэрэгэл ингээд бүтээгээ тавьчихсан. Гоё л гаацт. Тэгээ энэ нь болохоор би шинжлэр уулна хэрэглэе гэж бодоод хадгалсан байсан юм а ингээд араар нь манай энэ ийм төмөртэй байхгүй юу. Тэгээ энүүнийг ингээд бас хүүхдүүд тоглож байгаад янз бүр мөрөгчгүй гэж бодоод тэгээ энүүгээр ингээд бүтээгээд ийм болчлаа. За дараа нь том өрөөнийхөө ийм нөгөө дугуй цагаан ширээг дээдлийн нөгөө дэрнийхээ увдтай хосоор нь адилхан болгоод ийм хуулгаар бүртлээ. Тэнгүүтээ халуураад ийм лааны суураа бас ингээд бүртсэн. Гадуур өнөөдөр явсан чинь шинжлэх уур амьсгал орсон бах юм. Дэлгүүрүүд бүр шинжлэхаа бараануудыг гэлгээд тавьсан. Их гоё байна. Энэ нөгөө миний нөгөө өмнө нь хийжсэн юу гэрлийн бүрхүүлээ нөгөө цэцгэр чимсэн. Тэгээ дараа нь бас нэг том одоо юу гэх нөгөө суурин ширээний биш нөгөө нэг өндөр нэг гэрлээд штэ. Тийм гэрэл авч иж би бас дараа нь өөрөөр гоё чимгэлж үзье гэж боддог. Энэ доотлыг би бас яг ийм ирээн хуулгаар наа гэсэн чинь миний авьяас бас жоохон дутаад байна. Нэг нөхрөөрөө л хийлгээ да. За ширээ маань энэ байгаа. Тэнгүүтээ ингэж яваад тэрнийг бас хуулгаар нагаа ичлаа. Будаач гэж саглаа буддаг гэдэг шиг юм болох гэж байна. Одоо хамаг юм ирээн болгоод. Энэ хоёр тогс гоё ягаад. За тэгэнгүүт одоо миний янзлах энэ хараа лавсаагаал гэж. Энэ хэсгийг янзлан да. Тэр хэсэг юм боллоо. Тэр хэсэгтэр гэхдээ энэ дөрүүн дээрээ би эндээс шилжүүлээд аваад ирсэн байхгүй эндээс нэга. Тэгэхээр тэнд дахиад надаа ийм дөрүнд ийм дэр хэрэгтэй юм байна. Гэтэл гоё л юм байна. Бас доор нь нөгөө адиалаа солиод цагаан давуу тавиад. Эмэгтэй хүнд гэрээ цэвэрлээ. Гэрээ ингээд нөгөө хүснээрээ ингээд яг ингээд цэвэрлээ засаж тогтчуулахар нэг гоё байд шүү дээ. Кайф аваад. За том өрөө ингэс хийгээд дуслаа. Энд хоёр дэрийг тавьчлаа. Тэр одоо хоёр хүүхдийн маань майхантай тоглоом тэндээ байж үгүйсэ. Тэгээ энд ингээд энэ ширээг ингээд цэвэрлжлээ. Энд бас нэг цагаан тавиар авчраад тавьчлаа. Би ер нь минималист болох нь үгүй юм мэдгүй. За энэ гэ манай энэ дээгүүр тэнд би ингээ байнга улан зулаа барьтээ. За энэ ингээд энд хоёр дэрийг ингээд тавьчлаа. За юм боллоо. Өө тий энд нөгөө хоёр бас нөгөө ирээ юм бас энэ дээр байхгүй бас онцгүй шүү дээ. За том өрөө минь ингээд дуслаа. Энэ хоёр хүүхдийн маань тоглодог. Хаяада бид дөрөв чинь сууж байгаа энэ дээр хоолоо идчихэн тэгэл. За жоохон зургнууд харуулъя. Энэ манай том охин энэ цэцэрлэг дээр ахуулж ирсэн. Энэ дээдлийн хоёр зураг. За энэ манай том үгийн зураг байна. За энэ манай том үгийн зураг. Энэ болохоор манай том охин цэцэрлэг дээр түрүүд 1 жилийн өмнө зурж ирсэн. Энэ аав нь, энэ ээж нь, тэгээ энэ дүүдийг хоёулаа ингэсэн. Тэгээд энэ манай бага охины зураг. Тэгсэн чинь энэ жил болсон чинь дүүн цэцэрлэг дээр ингэж зурж ирж байгаа. Харь гэрхэн хүмүүс юм ааш. Ингээд
Ямар ч байсан. Тийм ахтайгаа ингээд тавал одоо нөгөө жоохон том болсон болохоор ах байдаг гэдгээ мэддэг болоод байгаа. Энэ одоо ингээд төрүүлж биш энэ жил манай бага охины зурсан зураг юм. За энэ манай том охины бас цэцэрлэг дээр авахсан зураг байна. Энэ ардлага нь болохоор нөгөө сая юуны хоккейн курст яваад төгссөн юм гэрчлэгээ тэр ардалт байна манай том охины. За энэ хөөрхөн юм шилэн юмнуудад би айгүй юм дуртай. Энэ тэнд ингээд тавиал. Энэ болохоор энэ Францад энэ 72 дээр харж ирсэн энэ шавж хаалдан болохоор ингэсийг харуулсан жишээ манай хоёрын. Миний шилэн юмнууд бас энэгээр ингээд өөрөөр тавьчлаа. За бас нэг өөрчлөлт хийчлээ. Ширээнийхээ наадалд байсан цагаан тавиураа энэ талд нь гаргаад тавиад ингээд янзлцлаа. Энд нэг хөөрхөн хас дупл авчраад тавьчлаа. За миний одоо зулаа барина. Ингээд миний юм жижигэн сүвнэрнүүд гэрээ чимгэлсэн юмнууд нөгөө байна. Энэ дотор энэ хоёр лааны суурьндаа гоё лаа авчирч хийнэ. За. Энэ ханаа нэг гоё цэвэрлж янзалж авна гэд. За өнөөдрийн том өрөөгөө цэвэрлээд миний өнөөдрийн ажил дуслаа. Одоо тэгээ оройныхоо хоолыг хийн. За маргааш унтлагынхаа өрөөг бас өөрчилж цэвэрлж байгаа. Тэгээд дахиад бичлэг оруулнаа. За түр баяртай сайхан амраарай.